Энэ бол Нарантуул захын үүдэнд үүргийн худалдаа эрхлэгч тэрээр олон жилийн турш энэхүү ажлаа эрхлэн гэр бүлээ тэтгэх үүргээ ухамсарлаж байгаа нэг. Манайх одоо нэг тэмцээндээ бэлдээл тэгэл МЖЛ гээд холимогдлааны тэмцээнд. Би одоо 19 та. Хамгийн том хөрөнгө оруулалт гэсэн юм бол одоо гурлаа зүг байранд л орсон байна да. Тийм. Одоо ийш хятгараал гэдэг үү. Хөгшчүүд байна л тийм. Захын гадна цементэн дээр сууж бараа зардаг хүмүүс талбайн түрээс гэж өвөлдөө $7,500-аар 13,500 төгрөг төлдөг байна. Талбайн түрээс төлж өөртөө ажлын байр бий болгож байгаа эдгээр хүмүүс захын зүгээс ямар дэмжлэг үзүүлдэг талаар тодруулсан юм. Одоо ингээл энд 8 арилжаа хийхэд айгүй хэцүү дарамттай шүү дээ. Хөөч туугаал. Тэгэд бид нар чи өдөр зогсож чадахгүй нэрэл цагдаа мөнгө нэхэл ингээл тэгээ нөгөө цагдаа нэрэл мөнгө нэхэл өдөртөө бол хөөгдөл орой нэг жоохон зогсож байгаа л тэгэл явчих шүү дээ. Тий. Орлого бол одоо тэгэл янз бүр шүү дээ. Одоо бол ерөөсө хямрал гэд хүмүүсийн худалдаа авах чадвар айгүй муутцсан байна. Тий ингээд одоо саяхан ирсэн. Одоогийн байдлаар нэг 20,000 төгрөг хичээл байж байна. Зах дотор 3,000-аар үйлчлэх бяцхан такси сэргэлэн жолооч мөнгө олох хуушуураасаа илүүчлэх хэмээх хүнийг дугаарлаж үздэггүй гутлын худалдаачин олон хүнтэй захаас өөрийнхөө найзыг олсон сонин зардаг охин ядарсан нэгний хамгаалах залуус хүн хүнээрээ дутгийг ойлгосон мах зарах халан гаднаа хайрын дотроо кавасын бүсгүйгээд амьдралын олон үнгийг энэ л захын дөрвөлжин хашаанаас олж харна. За Монголын нийгэмд чин сэтгэлээсээ тууштай хөдөлмөрлөж чадвал амьдрах боломж байгааг тус захын худалдаачид харуулж байгаа юм.